Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. Ингээд ийхүү нэгэн шинэ хөтөлбөр маань, шинэ цуврал маань эхлэхэд бэлэн болоод байна. Tesco корпорацийн аг компани эрүүл зөв хоолтын цуврал бүтээгдэхүүн болох Slava брендийн Slava нэрийн хоолны цуврал нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. Ингээд энэ удаагийн цуврал нэвтрүүлгийн маань зочноор Honeymoon хамтлагийн ахлагч Солонгоо, Mask Production-ы жүжигчин Солонгоо маш олон албыг харшдаг ийм авьяаслаг нэгэн даруухан бүсгүй маань хөөхөн авьяаслаг бүсгүй маань хүрэлцэн ирээд байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Одоо энэ сайхан өглөөний нэвтрүүлэгт бас урьж оролцуулж байгаа. Чухагчтай бас баярлалаа гэж хэлье. Тэгээд бас телевиз үзэж байгаа үзэгчтэй бас энэ өглөөний гал халуун мэндийг хүргье. За баярлалаа. За тэгэхээр манай нэвтрүүлгийн онцлог би ирсэн зочин болгондоо хэлдэг. Манай компани оруулж ирдэг Slava брендийн энэхүү бүтээгдэхүүнүүдээр хоол хийж танд зоог барьдаг байгаа. Тэгээд энэхүү зоогийн маань яг хин гэдэг хүн барьж байна вэ гэвэл барих гэж байна вэ гэвэл Wine and Dine рестораны тогооч манай Эрдмэ гэдэг ийм эрдэмтэй залуу Солонгод өнөөдөр өглөөний зоог буюу Slava бүтээгдэхүүний зоогийг барих нэ. Ямар хоолыг манай Солонгод зориулж бэлтвэ? За өнөөдөр дахианы оромог chicken roll гэдэг ресторануудаар ер нь нэлбэг байдаг. Тэр хоолыг голтон шанцлаад, вандуугаар шанцлаад гурвалжин будаа нэцтэй. Вандуугаар шанцлаад? Галдуу вандуу бэлтгэхтэй. Ямар гоё юм өглөөг дахиад идэх айгу тохиромжтой байдаг шүү дээ. Зөөлөн хоол. Баярлалаа. За тэгэхээр Солонгогийн маань хувьд одоо уран бүтээлийн өндөр ариунтай байна уу? Энэ зун яг яаж үр бүтээлтэй өнгөрөөж байна вэ? Эсвэл амарч байна уу, тийм ээ? За Honeymoon хамтлагийн хувьд болохоор саяхан одоо 2 клип хийгээд дуусглаа. Тэгээд одоо клипээ хүлээж авах гад хүлээгээд байж гэн. Тэгээд бас хажуугаар нь миний хувьд одоо мэрэгчлэрээ одоо 50 ангит инэдмийн киноны зураг авалтуудахгүй эхлэх гээд байж. Ийм хоёр ажилтаа явчихна да. Жүжигчин уг мэрэгжил бол жүжигчин давхар мэрэгжсэн ажил юу вэ? Дуучин мэрэгжсэн ажил бол дуучин. За тэгэхээр одоо ингээд дахианы оромог гуяаш боллоо. Гуйн хөлтөр цоолохгүй ингээд цэвэрхэн шулах хэрэгтэй. Харуулхад ингээд цоолохгүйгээр оромог хийхээр харуулахын тулд будаага яшин тавьчих тийм ээ? Тэгээд давас хар перцээр амтлаад голтон бислэг хийгээд пармезаны бислэг. Энэ юу яадчихсан юм шүү дээ. Энэ Slava гэдэг те энэ бүтээгдэхүүнүүд бас хэрэглэх айгу дуртай. Тэгээ бас манай хамаатан садан бас айгу хэрэглэдэг. Айгу одоо би хүний эрүүл мэндэд айгу ач тустай бас сонсч ирсэн зүрх судас одоо хавдар мавдар те янз бүрийн өвчнөөс сэргийлдэг гэж сонсч ирсэн. Бас ялангуяа энэ бүтээгдэхүүнүүдийг одоо нөгөө цагаан хоол хийдэг хүмүүс амар хэрэглэдэг. Манай Солонгоо цагаан хоолны талаар маш арвин ийм туршлагатай юм байгаа. За одоо мэдлийн хувьд вандууга шанцлаад ороогоод дахианы махан дээрээ давсаа хийлээ, перцээ хийлээ, дээрээс нь вандууга хийлээ. Пармезан бислэг тавиад тэгээд вандуу хийгээд тэгээ одоо орооход 0 утас. Энэ бол нэг дав утас гал юусоо шатахгүй хайлахгүй. Энэ утсаар. За тэгэхээр ороож явах хооронд нь хоёлоо бас ярьж лээ тийм ээ, мэдээлэл өргөжлээ. Манай цагаан хоолны гэснээс нэр энэ будаа чинь бас цагаан хоолны эрүүл хүнсийг ерөнхийдөө манай үзэгчид маш их дэмждэг болоод байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд цагаан хоолны газруудаар ерөнхийдөө дандаа ихэнхдээ Slava-гийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэхэд нэг хэлсдэггүй хаа. Тийм шүү дээ. Ер нь л баг эдрэг бүгдээр нь хэрэглэдэг баха. Тийм Slava-гийн бүтээгдэхүүн. Одоо тийм. Ялангуяа одоо энэ нэг сүүлийн үед гүц будаа гэдэг байгаа шүү дээ. Хүцудаа илүү. Хүц будаа ялангуяа одоо нэг цагаан зүгээр энгийн будаанаас илүү. Гэхдээ ер нь хойлж хийдэг л дээ. Гэхдээ илүү нөгөө нэг юутай одоо тижээллэг үег гэдэг ч юм уу тий. Тэр маш сайтай. Тэгээд холестерин агуулаагүй, зүрх судасны өвчин сайн. Ерөнхийдөө одоо өнөөдөр гурвалжин будаа вандуутай хоолыг одоо Солонгод хийж өгөх гэж байна л да. Тэгэхээр гурвалжин будааны хувьд гэвэл мэдээж зүрх судасны өвчнөд элэг зүрх судасны өвчнөд сайн тэгээд гарын дорх материал хүний биед хор нөлөөгөө зөв хэрэглэж чадвал хүний бие зөвл байх хэрэгтэй тийм ээ. Зөвлөгөө яах вэ?
За тэгэхээр танай хамтлагийнхаа ерөнхийдөө хамтлагийнхаа ахлагчийг дөөрөөгөө цагаан хоолн ч юм уу шил эрүүл зөв хоолтыг хэрхэн дэмждэг вэ? Юу яаж ирсэн шүү дээ. Одоо манай хамтлагийн нөгөө Чемка гэдэг. Тийм тэрний Чемкагийн ээж нь одоо Солонг гэдэг нэг сайхан бүсгүй байгаа. Тэр ихч маань бүр одоо нөгөө цагаан хоолны бүр авшигтай юм баггүй юу? За. Тий нөгөө Чинха гэх багш байдаг те. Тэр багшийн бүр одоо шавна. Тэгээ бүр авшигтан болцсон. Тэгээд тэр хамтлагийн маань охины ээж нь бид нарыг одоо анх уулын цагаан хоолнд оруулах гэж явж ирсэн. Нилээн сэтгэл. Гэтэ нилээн хугацаанд бас цагаан хоол идсэн л те. Тэгээ сүүлдээ жоох яг хүн болгонд заримдаа тохирохгүй юм гэж бас байна те. Тэгээд миний мэрэгжилт ч юм уу тэгээ жоохон тохирохгүй илүү хүч шаардах ажил зөндөө байгаа учраас тэгээ жоохон суйлтаад тэгэл цагаан хоолноос гарсан. За тийгүүд мэдээж даан ганц хүний биеийн онцлог гэж байдаг тийм ээ. Заавал цагаан хоол гэхлээр нэг юм махгүй будаа юу гэдэг ингээл тэг ингээд Би хамгийн гол нь би нөгөө залхуураад дандаа будаа юу ногоо идэж заахгүй хорлуулагч нэг идэж чадахгүй амжихгүй тэгэл жоохон саадал уучраад. Тэгвэл яг цагаан хоол гэдгээс илүү эрүүл зөв хооллолт гэдэг үүднээсээ бас тийм эрүүл зөв хүнсийг хэрэгжилж явах ёстой гэж би боддتي. Ерөнхийдөө манай үзэгчд бас тэгж бодож байна. Надтай санал нийлж авах гэж бодож байна. Цагаан хоол гэхээсээ илүүтэйгээр энэхүү бүтээгдэхүүний эрүүл хүнсийг хэрэглэснээрээ та цагаан хоол гэж одоо бодож эрүүл бий болно гэж л одоо орсон байгаа тийм үү. Тэр нь лугаа адил махтай байсан ч гэсэн та тэр л тижээлийг авч чадна. Тэр л ариус чадна гэж би боддتي. Ариусч байх уу? Тэр тижээлийг авч чадна. Тэрхүү бүтээгдэхүүний үр шимийг хүртэж чадна. Тэгэхээр магадгүй чиний биеийн онцлогт бас таарахгүй байсан учраас чи одоо тийм жишээлбэл чи өнөөдөр манай тогоочийн хийж байгаа энэ хоолыг хэрвээ чи сураад цаашдаа ерөнхийдөө дахиад зөндөө жор авч болно л да. Тэгвэл чи мөн ялгаагүй саяны чиний ярьсан эрүүл зөв гэдэг үндэс чинь энд байж л байгаа, оршиж л байгаа гэсэн үг байхгүй юу? Хамгийн гол нь эрүүл зөв хүнсээ хэрхэн яаж зөв сонгож чадах вэ гэдгээс шалтгаалдаг байх гэж би боддتي. Зөв. Санал нэг байна. За тэгвэл би ерөнхийдөө манай гэр галтгоонд манай хөрөгчөнд ерөөсө Славагийн бүх бүтээгдэхүүн байдаг. Тэгээд хийж ерөнхийдөө нэг гарохид вандой авиос идэр хэрэгэлдэггүй л дээ би мэддэггүй учраас тэгээ байж лээдэг. Энэхүү нэвтрүүлгийг хөтлснөөр би бас харин тэрхүү бүтээгдэхүүнүүдээр яаж хоол хийж хэрхэн яаж хийж хүний биед ямар ач тус өгдөм бэ гэдгийг мэдэж авч чадж байгаа. Хажуугаар нь тийм нэмэлт. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгт орснороо мөн манай Солонгоо вандой гурвалжин будаа гар ямар хоол хийж болдсон бэ гэдэг нэмэлт бас нэгэн жор өөртөө сонгож амтлагчгүйгээр өөрийнхөө жоронд нэмж байгаа болов уу гэж найдаж байна. Тийм. За тэгэхээр үзэгчтэй ерөнхийдөө энэ тосоо хийгээд чинжүүгээ шараад жижиглж хэрсэн. Эхлээд томоор нь шарж байгаа дараа нь жижиглсэн тийм. За энэ бол тэр төрний шарсан чинжүү. Энэ. Тэг ингээд чимэглэл маркаар бас хачиг болчихно. Тэг энэ бол тэр будаа амтах чинжүү зүгээр түүхий чинжүү ингээд ногоотойгоо хураад юу будаатайгаа хураад одоо жоохон байж байгаа давсгаар пэрцсэн. Будааг ингээл одоо ерөөс асахгүй ингээд савж штэ. Аюу гайхалтай чи тогооч уурч чадаа. Нэрс мод. Мэдээж энэ wine dine ресторан тогооч байгаа. Энэ тэгээ энэхүү ресторан маань жаргалан